Сайн байцгаана уу. Юмд үргэе. За би нэг топ степ дээр 50k-гийн фандын данс аваад тэгээд арилж байгаа өдрөд нь хийгээд танилцуулаад явъя гэж бодлоо. За өнөөдөр гэдэг daily chart-н дээр трендтэй байгаа. Тренд дээр энэ нэг fair value FS support аваад өсөж явсан. Тэгээд дээшээ өсөж яваад өнөөдөр 5 дахь өдөр тэндээс арилжаанд орсон. Нэг брейк хийвэн. Нэг тип явсаа. Тэрийг танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр нэг цаг дээрээ хань шунаад ороод ирсэн. Тэгээд нөгөө fair value-г daily-гийн fair value gap-ээс reaction аваад ингээ өсөөд гарч байгаа. Дээшээ гарч ирээд market нэгтгэхээр нэг нарья. Энэ 8:30 нээлттэй анш байна. 8:30 нээлттэй аншаас хойш 9:30 нээлттэй анш market нэгдээд эхний fair value gap-ээс long арилжаанд орсон. Энэ хаяг авангууд long арилжаанд ороод энэ хаяг авангууд нь break even тавиад тэгээд буцаж ирээд break even авсаа. Нэг ярьж 3-таа арилж гарч ирсэн гэсэн үг. Энд дээр тэгээд арилжаас гарсан. Гэвн алдагдaltaгүй гэсэн үг. Тэгээд хүлээж хаад доошоо унаад ороод ирсэн. Тэгээд энд нэг цэл сайд аваад тэгээд дээшээ өсч гарч ирээд нэг импульс хөдөлгөөн гараад ирэнгүүт нь импульс хөдөлгөөнийх нь 50%-аас нэг long арилжаанд орсон. Тэр нь 8:30 нээлттэй анштай яг таарж байсан. Тэгээд fair value gap-ийг үүссэн candle-ийн доор нь stop loss-о тавиад тэгээд арилжаанд ороод нойр өдөр типик аваад гарсан. За тэг өдөр болгон арилжааныхаа яаж арилжаанд орсон тухайгаа хэлцүүлээд явах болно. За баярлалаа.